За би алдарч хөтлөн гишүүний санаалжсан төслийг бол байгаль орчин талаас нь энэ бол дэмжиж байгаа. Гэхдээ одоо яг Улаанбаатар хотод бас үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэг бизнес эрхлэгчид байгаад байдаг. Тэгэхээр тэр улсууд одоо жишээлбэл яг энэ голын хайсаа газар биш өөр газар очиад үйл ажиллагаа явуулах гэхээр нөгөө зөвшөөрлөө авах гээд дахиад бараг 1 жил гаруй хугацаа шаарддаг. За энэ хооронд нөгөө барилгын төслүүд нь ажлууд нь удна гэх түрүүний гишүүдийн яриад байгаа асуудалд үүснэ. Тэгэхээр энэ асуудлыг ер нь алдарч хөтлөн гишүүн төсөл төр ер нь яаж шийдвэрлэе гэж бодсон бэ? Дээрэс нь бол энэ хэрэгжиж эхлэх хугацаан дээр яг тодорхой хугацаанд хязгаараас батлагдсанаас эхэлж явах юм уу, мөрдөгдөх юм уу, яаж тооцож байгаа вэ? Алдарч хөтлөн гишүүн хариулъя. За хууль бол бүтээн байгуулалтын холбоотой хайрга дайргын холборлолт бол явж байгаа шүү дээ. Уулын дайрга холборлох ажил Улаанбаатар хотын баруун зүүн хэсэгт бүгдэнд нь явж байгаа. Налаах орчимд явж байна. За шуун фабрик, биокомнет үлзийт орчимд бас уулын дайрга холборлох ажлууд явж байгаа. Тэрэнд бол энэ хуулиуд огт хамаарахгүй. Зөвхөн голын айс сав газар гэж байгаа мөн суурьшлийн бүс гэж байгаа. Одоо би та нар сайн нэг зураг үзээс та хэд маань анзаарч харахгүй л байна. Одоо шинэ шуун фабрикийн айлын хашааныхын хажууд ингээд ухаж байгаа байхгүй. Суурьшлийн бүсээс жоохон холдуулъя л гэж байгаа. Хүний эрхийн асуудал, иргэний эрхийн асуудал ярьж байгаа маа. Тийм учраас тэр талаас хараарай. Тэрнээс биш бусад дайрга холборлож байгаа, уулын дайрга холборлож байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд оролцож байгаа компанид огт нөлөө байхгүй. Одоо голын хайрга холборлохыг бол Улаанбаатарын нөхцөлөд туул голын айс сав газарт бол хориглох зүйтэй. Ер нь урт нэртэй хулиарч хориглосон байгаа шүү дээ. Тэгээ тэнд үүссэн одоо нөхөн сэргээлтийн асуудлыг өдөөс гаргаж тавих хэрэгтэй. Зөв хайцсан байгаа байхгүй 46 аж ахуйн нэгж газар зөвөр одоо дэлбэлээд хайцсан. Энийний араас бид нар явах хэрэгтэй учраас энэ хуулийг одоо санаачилсан. Тэгэхээр нийслэл хотын бүтээн байгуулалт болон бусад бүтээн байгуулалтанд дайрга холборлоход ямар ч нөлөө байхгүй гэдэг бас тодтогч хэлье. Тэгээ энэ зөвшөөрлийн хуулиар тусгай зөвшөөрөлд хамаарагдчихаар ингээ хугацаа тодорхойгүй байдалтай байгаа байхгүй. Хэрвээ зөвшөөрлийн хуулийн дээр энгийн зөвшөөрөл болгочвол зөвшөөрөл хүсээд ажлын 22 өдөр үлээ 30 өдөр нь дуусчвал шууд эхэлдэг. Зөвшөөрлийн хуулийн концепц тэр шүү дээ. Энгийн зөвшөөрөлд хамаарагдчихвэл хуулийн хугацаа дуусвал шууд үйл ажиллагаагаа эхлэе гэж төр өгөөгүй ч байсан. Хариуг нь. Тэгэхээр энгийн зөвшөөрөл болгох бол асар чухал байгаамаа. Тэр энийг төрийн нэг юм хүнд тусалж чаддгүй маа гэхэд ядаж саад дотор учруулмааргүй байна. Нэг их бүтээн байгуулад гайхамшиг бүтээгээд өжүүлж чадахгүй юм байна. Гол нь ядаж оролцоогоо багасгах хэрэгтэй. Тийм учраас энийг энгийн зөвшөөрөл болгоно. Тэгээд энэ алдарч хөтлөн гишүүний хуулийг хэлэлцээд тэгээд дэмжиж бид нар бас гол саналуудаа оруулаад явах нь бол зөв. Цаг үеэ олсон л одоо бид нар хууль хэлцэж шít. Банзарч